ICM сайтын сурвалжлах баг Сэлб голын ирэг дээр ирээд байна. Сэлб голын ойр орчмын 156 га газарт Сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа илээ. Нийслэл хот 2026 оны төсвөө 4.6 их найт төгрөг байхаар баталсан. Харин өнгөрсөн 2 дугаар сард болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн татгалзлын хэлэлцүүлгээр энэхүү төсвийг 640 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргасан юм. За тэгвэл энэхүү төсвийн гол их усүр болох 438 тэрбум төгрөгийг Сэлб дэд төвийн орон сууцны бүтээн байгуулалтаас олох зорилготой юм. Үүнээс гадна нийслэл 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээл дээр арилж ялахаар төлөвлөжээ. Өмнө нь босгосон бондуудын эргэн төлөлтийг иргэдийн нэмэгдсэн татвар хураамжаар нөхсөр байгаа энэ үед дахин үнэт цаас гаргах болснод нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Дүүнчлэн Сэлб дэд төвд баригдаж байгаа 8575 айлын орон сууцны урьдчилсан борлуулалтаас 2026 онд 438 тэрбум төгрөгөд төвлөрүүлнэ гэх баталгаагүй орлогыг төсөвд тусгасан. Хэрв борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол хотын төсөвд томоохон цоорхой үүсэх эрсдэл боддоор бий болж байгаа юм. Одоогийн байдлаар барилга бүрэн ашиглалтанд ороогүй, зах зээлийн эрэлтэж тодорхойгүй нөхцөлд хэвээр байгаа юм. Ийм нөхцөлд урьдчилсан байдлаар борлуулалт хийж төсвөө бүрдүүлэх нь эрсдэлтэй алхам гэж эдийн засагчид үзэж байна. Бидний ард харагдаж байгаа энэхүү Сэлб дэд төвийн орон сууцны барилгыг борлуулж олсон 438 тэрбум төгрөгийг нийслэлийн гэр хорооллын иргэдийг хийн халаалтанд шилжүүлэх, дүүжин тээврийн төсөл, зам мөн, сүү хөтөлбөр, түнчлэн кооперонтологийн уулзалтын байр, зохион байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөд байгаа юм а.